За байнгын орны гишүүдтэй өдрийн мэнд хүргье. За Монгол Улсын үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн нэгт хэсэг, 102-р зүйлийн 102-ийн нэгт хэсгийн холбогдох зохицуулалт, Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэсэг маргааныг хянан хэлэлцэж 12 дугаар дүгнэлт гарган Монгол Улсын их хурлд ирүүлсэн. Үндсэн хуулийн цэц уг дүгнэлтэндээ Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн нэгт хэсэгт уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 44-р зүйлийн нэгт хэсгийн улсын хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасанд нийцээгүй байна гэж мөн хуулийн 102-р зүйлийн 102-ийн нэгт хэсгийн уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 44-р зүйлийн нэгт хэсгийн улсын хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн заасанд нийцэхгүй байна гэж дүгнэжээ. Улсын их хурал үндсэн хуулийн цэцэн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэн 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4 дугаар тогтоолоор уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул төрийн байгуулалтын байнгын орны 2026 оны 4 дугаар сарын 1-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хилцүүлэхт бэлдэх санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Ц. Сандаг очроор ахлуулж гишүүдэд Улсын их хурлын гишүүн А. Ариун Заяа, Б. Баярбатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг 2 удаа хуралдаж Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан та бүхэн тараасан болно. Хуулийн төсөлд гишүүд Монгол Улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэгт хэсэг заасны дагуу ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын их хуралд албан ёсоор тавьсан бол Улсын их хурал уг асуудлыг 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх мөн ерөнхий сайд Монгол Улсын үндсэн хуулийн 44-р зүйл заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын их хурал асуудлыг 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгасан болно. Ажлын хэсгийн боловсруулсан Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхийг байнгын орны гишүүдээс хүсье. Баярлалаа.